Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 онд Хямарт итгэсэн Улаанбаатар нэрээр эхэлж байсан уг наадамд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй гадны улс орнуудаас авиас нут хурамчулж монгол хэлээрээ дуулж өрсөлдөж шилдэгүүдэд тодруулж байсан. Өдгөө Монголын хөгжмийн урлагийн ертөнцид өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож уран бүтээлээ төрөөж олон шилдэг уран бүтээлчид энэхүү наадмаар оглож явдаг. Монгол хэлээрээ монгол дуугдуулж залуучуудад үлгэр дуурайлуулж шин залуу уран бүтээлчдийн авиасыг нээж олон таниулахад чухал үүрэгтэй наадам юм. Анхны наадмын ялагчаар дууч өрөнд тодорч байсан. Мөн уралдаанд оролцож байсан дууч үүр зайх, бичвэн, насан буян, сэлэнг, мотив хамтлаг, хөгжмийн найруулагчааг, мөн дуучин, маргад эрдэнэ, дулмаа Сафронова зэрэг олон уран бүтээлчдийг нэрлэхэд уг наадмын чанар чансаа харагдаж байдаг. Одоо үүрээ бичвэдгүүрийн хувьд бол 2003 он хамгийн анхны одоо Хямарт Улаанбаатар балхшин хэн санд болох вэ гэсэн уралдаанд орж ирсэн. Тэгээд яг энэ уралдааны одоо үр өгөөж тий одоо маш их байсан гэж одоо боддог. Энэ нь болохоор юу гэхээр Монголын маань одоо нийгэм тэр аяараа юм уралдаан тэмцээн гэдэг юм уу иймэрхүү зүйлээс айгүй хөндөй болсон нөгөө одоо ардчлалаас хойш гэх юм уу да тий. Тэгээд нэг айгүй чимээгүй байсан нам хүн байсан тэр орчныг л сэрэж энэ уралдаан анх зохиогдчихсэн. Одоо Булгаахын тэмцээнд хамгийн анх одоо би орж явахад дөнгөж 1-р курсын жоохон охин байсан. Тэгээд хамгийн гол нь одоо энэ тэмцээн уралдаанд те орсноор одоо юу ойлгож та ухаарч авсан бэ гэвэл одоо бит хоёрын мөгийг хоёрын одоо анхны гараа гэж ярьж байна мөг маань те. Тэрнтэй адилхан одоо бас бит хоёрын бас одоо цаашдын одоо насан туршийн маань те хамт одоо ингээд явах одоо сайхан уран бүтээлүүд Булгаах маань хийж гисэн. Энэ тэмцээнд орснороо миний хувьд бол одоо алтан бартнаараа олж авсан. Тэгээд бит хоёр бол одоо ямар ч гэсэн бас мэдээж ирэх хөвшрөлтөл одоо бас дүэт дуучтай бас хослон дуулаач гэдэг одоо нэр гуншингаа аваад явах хальтаа. Мэдхэд одоо Балхчвийн дуу хэн санд болох Хямарт Улаанбаатар тэмцээнд оролцоод 12 жил өнгөрсөн байна. 2003 онд яг одоо хавар тий сайхан тэмцээн болж ирсэн юм аа. Тэгээд нэр төрийн хэрэгэл байсан л да. Тэгээд түүнээс хойш тасалт руу бас уран бүтээлээ хийсэн. Энэ уран бүтээл хийх гол одоо түлхүүр гол одоо миний одоо уран бүтээлч гэж одоо нэрвэрлэж байгаа энэ одоо үндэс маань энэ тэмцээнтэй бол салшгүй холбоотой. Насаараа бас энэ тэмцээнээрээ овоглодож тий одоо Балхчвийн дуу хэн санд болох тэмцээний бичвүү гэж дандаа овоглож явдаг болохоор би энэ тэмцээнд орж ирсэн дараа маш их бахархдаг. 2007 онд соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн ангид суралцж байхдаа энэ уралдаан болно гэд тэгээд очиж бүртгүүлээд орж исэн. Тэгээд мэдээж хэрэг оюутан байгаа учраас өөрийгөө илүү задлж өөрийгөө нээхтэй тэр талаасаа илүү ач холбогдолтой болов уу гэж бодоод очиж орж исэн. Одоо яг ингээд мэргэжлийн уран бүтээлч хийгээд явж байгаагийнхаа хувьд бол тухайн уралдаан тэмцээнд орсныхоо яг үр дүн те одоо нөгөө уралдаан тэмцээнд орох болгонд хүн чинь өөрөө ингээд тодорхой хэмжээгээр суралцаад дэвшиж ингээд туршлага сууж идэг. Тэгээ тэр болгон одоо яг үнэхээр дуучин болоход айгүй том хувь нэмэр оруулсан том нөлөө үзүүлсэн болов уу гэж би боддог. Юуны төрөнд 2007 онд бол оюутан байсан. Тэр үед л ерөнхийдөө манай Монгол орон даяар цаашлаад гадаад дотоодын хэмжээнд бас манай Монгол улсад зохиогдсон тодорхой хэмжээний том одоо дууны тэмцээн байсан. За тэр үед оюутан байхад ороход бол их дадлага, туршлага, дээрэс нь урам зориг авсан. Тэгээ Булгаахын маань дуунууд бол их өргөн цаар хүрээтэй, сонголтууд ихтэй. Тэгээд дуугаар дамжуулж бол тэгэл хүмүүжлийн ач холбогдол баяр гунгаа хуваалцах цаашлаад өөрийнхөө одоо сонирхлыг одоо хоббигоо болгох бүр өшөө цаашлаад мэрэгчлээ болгох ч юм уу дуу хураар бол ингээ хөглөгцсөн усуд бол их олон байгаа. 2003 он түүний дараа 2007 онд зохион байгуулагдаж байсан уг наадам энэ жил баггүй хугацаа завсарсны эцэст My Voice нэртэйгээр дахин зохион байгуулагдаж байна. Монголынхоо дуулах дуртай олон залуусыг дахин нэгтгэж үзэгч таныг хөглөх гэж байна. Олон улсын тодтголтой болж байгаа уг наадам нь гадаад дотоодын ямар ч оролцогчид нээлттэй бөгөөд авиас ур чадвараа сорих боломжийг олгож байна. Урлагийн гавь сэтгэлтэн хөгжмийн зохиолч Балхчвийн уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох My Voice наадам нь 4 үе шатгаар зохион байгуулагдана. Ирэх 10 дугаар сараас My Voice нэвтрүүлэг үзэгч таны хүртэл болно. Тэмцээнийг ер нь бол их удаа үлээсэн гэж хэлж болно. Намайг бүр бага байхад л болдог байсан. Тэгээ би нас маань арай хүрээг байсан болохоор орч чадаагүй. Тэгээд одоо энэ удаад тэмцээн болох сургийн сонсоод маш их баярлсан. Тэгээд ер нь болох жоохийнхаа дуунуудыг сонсох маш их дуртай. Ер нь бол pop дууг ер нь багасаа их сонсч ирсэн. Тэгээд
эхнийштэндээ бол би дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин Ариуна гихчийнхаа нэгэн сайхан арт түмний хүртэл болсон сайхан дог өөрийнхөө хэмжээндээ чадлаараа сайхан дуулж хүрэхийг хүсэж байна. Universe Best Songs тэмцээн 2014 онд оролцож исэн. Одоо энэ удаад одоо 2015 онд My Voice тэмцээнд оролцож байгаа. Өөрийгөө бас сойж байгаа. Тэгээд энэ тэмцээ одоо 3 дахь удаага болгож байгаа юм байна. Энэ жил тэгээд одоо яг 3-ын тоо гэдэг чинь бас бэлэгдэлтэй шүү дээ. Энэ одоо 3 дахь тэмцээнд нь оролцож байгаа. Одоо маш их баяртай байгаа. Universe Best Song бол гадаад дууны тэмцээн. Харин энэ удаа бол Монгол дугаар их хэлээрээ дуулах чинь тэгээд маш их хариуцлага, маш их бас чармаалч шаардах байх гэж бодож байна. Тэгээд одоо бэлтгэлдээ орцсон байна. Тэгээд маш их тогтолж байна. Өмнөх тэмцээнүүдээр бид нэр амьд хөгжимгөө зүгээр өөрсдөө зүгээр дуулаад акапеллагаар ордог байсан. Харин энэ удаагийн тэмцээнд бид нэр амьд хөгжмөөрөө оролцох байгаа. My Voice гэх тэмцээнд орох гэж бол маш их баяртай байна. За тэгээд энэ тэмцээнд одоо гол онцлог зүйл ихэд одоо Монгол дуугаа тий Монгол залуучууд хичнээн сайн дуулж чадах уу, Монгол дуу дуулахад ямар их мэдрэмж, ямар их хэл зүйн тэр чадварууд хэрэгтэй байдаг. Тэр бүх зүйлийг одоо Монгол залуучууд мэдэрнэ тий. Тэгээд бас Монгол балхаахан манд дуунууд ямар гайхалтайг бас та бүхэн мэдрэх байхаа. Хиймэр тэтгсэн Улаанбаатар New Star зэрэг өмнөх наадмын шүүгчдэр урлагийн ертөнцийн авьяаслыг эрхмүүд болох продюсер Халиун хөгжмийн зохиолч урлагийн гавь сэтгэлдэн пүрэвдэрж дуучин Монгол Улсын гавьчгийн насан тогтох даш тондог нарын шүүгчид ажиллаж байсан бол энэ удаагийн шүүгчдийг одоогоор нууцлж байна. My Voice наадамд оролцохоор 200 гаруй авьяаснууд бүртгүүлээд байна. Наадмын бүртгэл энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх учраас оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Наадмын үрдэнд Монголын хөгжмийн урлагийн цахиур хаглах уран бүтээлчдийг тодруулахаас гадна шилдэгэр шалгарсан авьяасныг мөнгөн шагнал, уран бүтээлийн продюсерийн гэрээ, гадаад улс оронд суралцах эрх зэрэг томоохон шагналууд хүлээж байна. Одоо үр өгөөж тий одоо маш их байсан гэж одоо боддог. Энэ нь болохоор юу гэхээр Монголын маань одоо нийгэм тэр аяараа юм уралдаан тэмцээн гэдэг юм уу иймэрхүү зүйлээс айгүй хөндөй болсон нөгөө одоо ардчлалаас хойш гэх юм уу да тий. Тэгээд нэг айгүй чимээгүй байсан нам хүн байсан тэр орчныг л сэрэж энэ уралдаан анх зохиогдчихсэн. Одоо балхаахын тэмцээнд хамгийн анх одоо би орж явахад дөнгөж 1-р курсын жоохон охин байсан. Тэгээд хамгийн гол нь одоо энэ тэмцээн уралдаанд те орсноор одоо юу ойлгож та ухаарч авсан бэ гэвэл одоо бит хоёрын одоо анхны гараа гэж ярьж байна мөг маань те. Тэрнтэй адилхан одоо бас бит хоёрын бас одоо цаашдын одоо насан туршийн маань те хамт одоо ингээд явах одоо сайхан уран бүтээлүүд балхаах маань хийж гисэн. Энэ тэмцээнд орсноор миний хувьд бол одоо алтан бартнаараа олж гисэн. Тэгээд бит хоёр бол одоо ямар ч гэсэн бас мэдээж ирэх хөвшрөлт нөгөө уралдаанд тэмцээнд орох болгонд хүн чинь өөрөө ингээд тодорхой хэмжээгээр суралцаад дэвшиж ингээд туршлага сууж идэг. Тэгээд тэр болгон одоо яг үнэхээр дуучин болоход айгүй том хувь нэмэр оруулсан, том нөлөө үзүүлсэн болов уу гэж би боддог. Юуны төрөнд 2007 онд бол оюутан байсан. Тэр үед л ерөнхийдөө манай Монгол орон даяар цаашлаад гадаад дотоодын хэмжээнд бас манай Монгол улсад зохиогдсон тодорхой хэмжээний том одоо дууны тэмцээн байсан. За тэр үед оюутан байхад ороход бол их дадлага, туршлага, дээрэс нь урам зориг авсан. Тэгээ балхаахан маань дуунууд бол их өргөн цар хүрээтэй, сонголтууд ихтэй. Тэгээд дуугаар дамжуулж бол тэгэл хүмүүжлийн ач холбогдол баяр гунгаа хуваалцах цаашлаад өөрийнхөө одоо сонирхлыг одоо хоббигоо болгох бүр өшөө цаашлаад мэрэгчлээ болгох ч юм уу дуу хураар бол ингээ хөглөгцсөн усуд бол их олон байгаа. 2003 он түүний дараа 2007 онд зохион байгуулагдаж байсан уг наадам энэ жил баггүй хугацаа завсарсны эцэст My Voice нэртэйгээр дахин зохион байгуулагдаж байна. Монголынхоо дуулах дуртай олон залуусыг дахин нэгтгэж үзэгч таныг хөглөх гэж байна. Олон улсын тодтголтой болж байгаа уг наадам нь гадаад дотоодын ямар ч оролцогчид нээлттэй бөгөөд авьяас ур чадвараа сорих боломжийг олгож байна. Урлагийн гавь сэтгэлтэн хөгжмийн зохиолч балхачвын уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох My Voice наадам нь 4 үе шатгаар зохион байгуулагдана. Ирэх 10 дугаар сараас My Voice нэвтрүүлэг үзэгч таны хүртэл болно. Тэмцээнийг ер нь бол их удаа үлээсэн гэж хэлж болно. Намайг бүр бага байхад л болдог байсан. Тэгээ би нас маань нарай хүрээг байсан болохоор орч чадаагүй. Тэгээд одоо энэ удаад тэмцээн болох сургийн сонсоод маш их баярсан. Тэгээд ер нь болох байгаагаа дуунуудыг сонсох маш их дуртай. Ер нь бол pop дууг ер нь багасаа их сонсч ирсэн. Тэгээд эхнийштэндээ бол би дуучин Монгол Улсын гавьяач жүжигчин Ариуна гихчийнхаа нэгэн сайхан арт түмний хүртэл болсон сайхан дог өөрийнхөө
тий өөрийнхөө хэмжээндээ чадлаараа сайхан дуулж хүрэхийг хүсэж байна тий. Universe Best Songs тэмцээн 2014 онд оролцож исэн. Одоос энэ удаад одоо 2015 онд My Voice тэмцээнд оролцож байгаа. Өөрийгөө бас сойж байгаа. Тэгээд энэ тэмцээ одоо 3 дахь удаага болгож. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 онд Хямрт итгэсэн Улаанбаатар нэрээр эхэлж байсан уг наадамд Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй гадны улс орнуудаас авиас нут хурамжуулж монгол хэлээрээ дуулж өрсөлдөж шилдэгүүдэд тодруулж байсан. Өдгөө Монголын хөгжмийн урлагийн ертөнцид өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож уран бүтээлээ төрөөж яваа олон шилдэг уран бүтээлчид энэхүү наадмаар оглож явдаг. Монгол хэлээрээ монгол дууг дуулж залуучуудад үлгэр дуурайлуулж шин залуу уран бүтээлчдийн авиасыг нээж олон таниулахад чухал үүрэгтэй наадам юм. Анхны наадмын ялагчаар дууч өрөнд тодорч байсан. Мөн уралдаанд оролцож байсан дууч үр цайх, бичвэн, насан буян, сэлэнг, мотив хамтлаг, хөгжмийн найруулагч аг, мөн дуучин, маргад эрдэнэ, дулмаа сопранова зэрэг олон уран бүтээлчдийг нэрлэхэд уг наадмын чанар чансаа харагдаж байдаг. Одоо үүрээ бичиг бидгүүрийн хувьд бол 2003 он хамгийн анхны одоо Хямрт Улаанбаатар болгочин хэн сайн дуулгүй гэсэн уралдаанд орж исэн. Тэгээд яг энэ уралдааны Тэгэл одоо бас дүэт дуучтай бас хослон дуулаач гэдэг одоо нэр гуншингаа аваад явах хэл та. Мэдхэд одоо балхчвын дуу хэн сайн дуулахгүй Хямрт Улаанбаатар тэмцээнд оролцоод 12 жил өнгөрсөн байна. 2003 онд яг одоо хавар тий сайхан тэмцээн болж ирсэн юм аа. Тэгээд нэр төрийн хэрэгэл байсан л да. Тэгээд түүнээс хойш тасалт руу бас уран бүтээлээ хийсэн. Энэ уран бүтээл хийх гол одоо түлхүүр гол одоо миний одоо уран бүтээлч гэж одоо нэрвэрлэж байгаа энэ одоо үндэс маань энэ тэмцээнтэй бол салшгүй холбоотой. Насаараа бас энэ тэмцээнээрээ овоглодож тий одоо балхчвын дуу хэн сайн дуулах тэмцээний бичвүү гэж дандаа овоглож явдаг болохоор би энэ тэмцээнд орж ирсэн дараа маш их бахархдаг. 2007 онд соёл төрөл их сургуулийн эстрад дуулагчийн ангид суралцж байхдаа энэ уралдаан болно гэд тэгээд очиж бүртгүүлээд орж исэн. Тэгээ мэдээж хэрэг оюутан байгаа учраас өөрийгөө илүү задлж өөрийгөө нээхтэй тэр талаасаа илүү ач холбогдолтой болов уу гэж бодоод очиж орж исэн. Одоо яг ингээд мэргэжлийн уран бүтээлч хийгээд явж байгаагийнхаа хувьд бол тухайн уралдаан тэмцээнд орсныхоо яг үр дүн те одоо